За юу яцгаанда манайха. Өмнөх бичлэгэн дээр Сабинто, Лайкинто хоёр амар муу байсан шүү заяа. Тэгээд намайг илүү хурдан бичлэг оруулаад илүү урт бичлэг оруулахыг хүсвэл лайк болон саба дараарай. За тэгээд бичлэгэндээ орцгоё. Чиний цалинг 3 сарын турш багасгах шүү гэж хэлжээ. Үүнийг сонссон Ико шууд лухан алдаж унтгав. Яагаад вэ гэвэл тэр цалинтаа маш их хайртай хүн шүү дээ. Тэр үед ойролцоох бутны цаанаас Жен бүхнийг чимээг ажиглаж байлаа. Тэр дотроо Конон чинь миний бодсноос хамаагүй илүү авьяастай юм байна. Ийм хурдан өсөж байвал нэг өдөр хамгийн агуу шидтэн болох байх таа гэж боджээ. Хэдэн хоногийн дараа Кононы аав чамайг сургуульд явуулъя гэж бодож байна гэж хэлв. Үүнийг сонссон Иксио гайхаж, Иксио гэдэг нь Кононы ах шүү за. Конон чинь хизээч гэрээсээ гарч байгаагүй шүү дээ гэж хэлжээ. Аав нь тийм ээ, яг тийм болохоор явуулах хэрэгтэй. Гадаад ертөнцид засах ёстой гэж хариуллаа. Иксио гинэт багтаа болсон нэг явдлыг санаад тэр Кононыг гадаа тоглуулах гэж гараас нь бариад гарах гэж байсан чинь өөрөө шатанд бүдэрч унаад нүрээрээ газар мөрөгчсөн байжээ. Одоо үедээ эргэж ирээд Иксио айцаа нууж би Конанд туслана гэж авдаа хэлв. Маргааш өглөө нь Ико Конаг усны аягаар тоглож байгааг хараад инээмсэглэв. Конан би энэ агыг шидтэй болгочихсон. Ирээдүйд хардаг болгочихсон гэж хэлв. Ико шууд сонирхоод тэгвэл миний найз залуу нас одоо хэдтэй байгаа вэ гэж асуулаа. Конан инээгээд чи одоо ч хамгийн сайхан үедээ явж байна гэж хэлжээ. Ико дахин шоолж тэгвэл миний ирээдүйн нөхөр хэн бэ гэж асуув. Конан шуумыгаад чам шиг үсгэлэнтэй хүн хэдэж шүдэн бичрэгчгүй байхгүй дээ гэж хэлв. Фолдороо энэ хоёрыг хараад би Кононд ингэж тоглож ярихыг заасан минь зөв байсан болов уу гэж бодлоо. Гэхдээ дотроо бол Коно их өөрчлөгдөж илүү их аз жаргалтай байгаад нь баяртай байв. Дараа нь Флора хичээл дааж эхэлсэн ч Коно байнга тоглоом хийж инээл гэж байвлаа. Флора энэ чинь бүр сэтэн болох зандаа орж байгаа юм биш үү гэж бодсон ч үнэндээ баяртай байлаа. Хичээл дуусны дараа Ико гадаа авчих гарч аавтай нь уулзуулахаар явлаа. Ико даарснаа мэдээд халуун усны бөмбөлөг хийж өгөөч гэж хэлв. Конон хийж өгчөөд аав яагаад ийм орой дуудаж байгаа юм бол гэж санаа зовж байлаа. Ико чи буруу зүйл хийгээгүй бол санаа зовох хэрэггүй дээ. Тэр цус дэлбэлдэг явдлыг тооцохгүй бол гэж тоглоом хийв. Конон тэрийг чинь чи өөрөө хийсэн шүү дээ. Гэхдээ хөвгөлтэй байсан гэж хариуллаа. Удалгүй тэд харшид ирж ахлах зарц баалын тэднийг өгтөв. Дараа нь ах нь ирээд тэднийг аавынх нь өрөөрөө дагуулж явлаа. Замдаа ах нь чамд явхад тослох уу гэж асуув. Конан хэрэггүй би орчноо мэдэрч чадна гэж хэлв. Ах нь толгой тогсон ч өмнөх алдаагаа санаад баг зэрэг санаа зовж байлаа. Удалгүй тэд өрөөнд орж ээж аав нь аль хэдийн хүлээж байв. Конан ба ах нь дотгош орж харин Ико баалын хоёр гадаа өлдөв. Тэгээд аав нь Конанд чи сургуульд явахыг зөвшөөрөх үү гэж асуув. Конан шууд үгүй би бусдад төвөг болохыг хүсэхгүй байна. Намайг байнга харж хандах хэрэг гарна шүү дээ гэж хариуллаа. Заавал сургуульд явах тийм чухал юм уу гэж бодож байв. Аав Конан нь хэлв. Ер нь язгууртан хүүхдүүд заавал сургуульд явдаг. Гэхдээ чиний байдлыг бодоод би эзэн хаанд тусгай зөвшөөрөл авч өгнө. Тиймээс чи гэртээ байж болно гэж хэлжээ. Конан үүнд дуртай байсангүй. Тэр эн чин намайг онцлож ялгарлаж байна гэв. Гүрэн тэрнийг битээ бод гол зүйлдээ анхаар гэд тоосонгүй. Тэр дахин Кононыг сургуульд явуулахыг ятгсан ч Конон сэдвийг өөрчилж миний мөнгийг буцааж өгөөч гэж асуулаа. Үүнийг сонссон Гүрэн уурлаад тэр хоёр маргалдаж эхлэв. Золход ээж нь орж ирээд та хоёр яагаад буудалцаад байгаа юм бэ? Юуны тухай ярьж байснаа мартаа юу гэж санууллаа. Гүрэн тайвширч энэ бол Мирикатай холбоотой юм гэж хэлв. Тэр тайлбарлахдаа ядууртан үүргээ биелүүлэхгүй бол хүмүүс тэрнээс нүүр буруулдаг. Хэрвээ Мирика мэдлэггүй хүнтэй гэрлүүл хүмүүс түүнийг ч бас муугаар хандна гэж хэлжээ. Үүнийг сонсон Конон бодолд орж эцэст нь за би сургуульд явж үзье гэж зөвшөөрөв. Гэхдээ тэр одоо ч баг зэрэг ууртай байсан. Гүрэн нэмж хэлв. Чи заавал өдөр бүр явах шаардлагагүй. Жилд болдог шалгалтуудад л очиход болно. Нийт 5 удаа шалгалт өгвөл чи сургуулаа төгснө гэж хэлжээ. Үүнийг сонссон Конан баг зэрэг баярлав. Ах Иксио би Мирика бас дээд ангийн хүүхдүүд
тусалж чадна гэж хэлв. Ээж нь баярлаад хүүгийнхаа дүрм тавцыг бэлтнэ гэж хэлв. Гүүрэн Иксиог тогсоогоод сургууль дээр зарим ядгууртнууд Кунан, Мирика хоёрыг дээрлэж магадгүй шүү гэж анхаарлав. Иксио би дүүдээ тусалж чадна гэж амлав. Маргааш өглөөнд Кунан Мирикад би сургуульд орно гэж хэлв. Мирика маш их баярлаж тэгвэл бид илүү их хамт байх нэ гэж хэлв. Кунан шинэ газар болохоор жоохон айж байна гэж хэлв. Мирика битгий санаадлаа би чамтай хамт байна гэж хэлв. Кунан магадгүй түүний фэн хүүгүүд асуудал үүсгэнэ гэж бодов. Кунан чи ер нь сургууль дээр алдартай юу гэж асуув. Мирика шулуухан сууж надад дортой 5 хүү байдгаа гэж бардам хэлв. Кунан санаа алдаад тэгвэл атаархсан хүүхдүүдтэй тулгарандаа гэж бодлоо. Нудалгүй Кунан дөрөв тавцаа өмсөж анхны хичээлийн өдөртөө бэлдэв. Гадаа тэрэг рүү алхахад Хико чи ямар гой харагдаж байна гэж бахархав. Кунан энийгээд мэдээж би чи сэтгэл татам шүү дээ гэж тоглоом хийв. Явахын өмнө тэр усан шид ашиглаж дугуйнуудыг зөөлөн гээ шиг болгож бүрхөв. Тэгээд гэр бүлийнхэнтэй салах ёс хийгээд хот руу явлаа. Замд нь явж байхад Иксио ямар зөөлөн явж байна гэж гайхав. Кунан би замын дөргөлтийг шингээдэг шид хийсэн. Сургууль руу явахдаа нуруу өвдгийг хинч хүсэхгүй шүү дээ гэж хэлв. Тэр өөрийн хийсэн зүйлдээ маш их бахархаж байлаа. Кунан дотроо ирээдүйд чидийн инженер болчихвол муугүй ажил юм да гэж бодлоо. Тэр үед Иксио чи айд байна уу гэж асуув. Кунан толгоос ихсрээд үгүй би өмнөхөөсөө илүү хүчтэй болсон гэж хэлв. Тэр бас намайг олон жил дэмжсэнд баярлаа. Өмнө нь би их хэцүү байсан болохоор чамд төвөг болсон уучлаарай гэж хэллээ. Мөн тэр унсан явдлын төлөө өөрийгөө буруутгахаа болио. Тэр хэдийн өнгөрсөн асуудал шүү дээ гэж хэлв. Иксио баг зэрэг гайхсан ч Кунан юу ч болсон би урагшаа явна гэж итгэлтэй хэлв. Иксио нэмсэглээд дүүм нь үнэхээр өөрчлөгдөжээ гэж бодлоо. Сургуульд ойртож ирэхэд Иксио дахин гайхав. Кунан ойр хавьд байгаа хүмүүсийг яг зөв мэдэрч байлаа. Удалгүй тэд сургуулийн үүдэн дээр Кунан тэрэгнээсээ бухад Мирика гүйж ирээд мэдлээ. Кунан шууд чи үнэхээр үдсгэлэнтэй харагдаж байна гэж магтав. Уг нь л манай хүн нүдгүй лөө. Заадад ирж яах. Мирика инегээд чи өөрөө ч бас тийм шүү дээ гэж хариулв. Иксио хажууд нь чимээг зогсоод гайхаж байлаа. Мирика Кунаныг дотгош оруулах гэж ирэхэд Кунан шууд хөдөлсөнгүй. Мирика яасан бэ гэж гайхав. Кунан анхаарлаа төвлөрүүлээд доторх олон хүмүүсийн дууг сонсож байлаа. Чимээ их байсан тул энэ удаа тэр би бэлэн байна гэжээ. Гүнзгий амьсгаа аваад тэр гараа сунган намаа гоо бүсгүй шиг хөтлөөд оруулах уу гэж тоглоомъя. Мирика энийгээд за тэгээгээд гараас нь натгав. Сургуулийн нэг нам гүн болонд Кунаны шинэ багш Кас хаалга руу байн харан яагаад ирэхгүй байна гэж гайхлаа. Кунан ч Маркизийн хүү би түүнд заахад тохирох юм мөн үү гэж өөртөө эргэлдэж байв. Гэтэл гинэт ойролцоох хогод ямар царайлаг хүү вэ гэж дуу алдав. Кас эргэж хараад баг ам нь ангаачгав. Кас гүйж очоод би чиний багш Кас байна гэж танилцуулав. Кунан шууд сайн байна уу? Би яг одоо дүүлэн бүсгүй шиг жүжиглэж байгаа юм гэж хэд эмгтээлэг хоолоогоор хэлв. Кас бүр алмаарч юу ч хэлж чадсангүй. Яг тэр үед хонх дуурч байдал эвгүй боллоо. Мирика Иксио хоёр баяртаа гэж хэлээ явлаа. Кунан Кастай үлдэв. Кас дотроо надад их сонин сурагч олдлоо доо гэж бодлоо. Холгүй зарим сурагчид цонхоор шагааж Кунаныг харж байв. Нэг нь тэр баатраар сорвтой юм байна гэж хэмнэлээ. Энэ үгийг сонссон ханху лайл уурлав. За тэгэд бичлэг таалагдсан бол лайк болон сабаа дараарай. Ойрд лайк ч амар муу байна. Саб ч гэсэн бас ялгаагүй муу байна. Та нар тэгэд лайка дарвал би дараачийн партыг хурдан оруулна штэ гайс. Тэгэд илүү урт оруулах гэдэг. Тэгээд болж өгвөл тэгээд коммент үлдээхгүй юу. За яа. Тэгээд дараачийн партаа оруулна.